Чи санахгүй юм уу? Хоёлаа нөгөө нэг шалгаруулсан хамт орсон шүү дээ. Чи тэнцсэн юм уу? Харин тий. За хоёлаа нэг ангид орсон чинь гоё найзууд байлаа. Тэрийг чи шийдэх үү те? За. Эхний өдрөө арай л ширүүн байгаа юм шүү. Зүгээр танилцал өнгөрөхгүй. Яасан? Чам таалагдаад байгаа юм. Танилцуулаад өгөө. Чи яаснаа хартаад байгаа юм уу? За, тоолсон гар. Ой, манай ангийнхаа. Ер нь манай анги багш юм бол мэдж байгаа юм байна уу? Бохойднод орж ирсэн үү? Марл. Ингч.
Сэрчмээ. Зой бай. За. Сэхүн. Би. Гэхдээ агш нэг юм асууч уу? Манай ангид нэгээр орж иж байгаа хүүхэд нэг юм бол Ууштанаа шаарч болох уу? Нөхөр нэгээр орж ирсэн юм байна. Надаа зогсчээ. За. Нэгээр орж ирсэн цасчин. Би. Чи харин нэмэлт эсэлтээр орж ирсэн сэлнэ. Анти. Шалгуур өндөртэй гэж утсан юмсан. Нэг жил төвхтэн мэрэгтэй байсан билүү дээ. Шалгуурд авсан байх хангалттай юм шүү. Ийм бүдүүлэг хүн тэнэг ангид сурхаа. Тоглож байгаа л гэдэг тий. чи хаанаас орж ирсэн? Хэлвэл мэдх юм уу? Шилгүүл мэдх юм уугийн гавьяат. Чи хаанаас ирсэн? Шилж мэдхийн гавьяат. Тэгэхээр энэ тэдхийн гавьяатууд цугулдсан хоорондоо алцах байлгүй юу? Намайг байгаа цагт нэгээрч бай, нэмэлтээрч бай. Та нар одооноос ECA урлагийн сургуулийн оюутнууд. Сууцгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд манай ECA урлагийн сургуулийг сонгож суралцахаар конкурсэнд тэнцэж орж ирсэн нийт оюутнуудаа халуун баяр хүргэе. Одоо би танарт сургуулийн зайлшгүй баримтлах ёстой 3 дүрмийг танилцуулъя. Багшаа би танилцуулчих уу? Нэгт хичээлээ хий. Хоёрт хичээлээ таслахгүй хий. Гуравт хичээлээ таслахгүй. Ингээл болоо юм уу? Тэгэхгүй. Эдгээр өөрсдөө надтай авьяасаар танилцсан. За, хичээлээ хий. Онгоцтой ч юм идэг. Ганц авьяастай байлаа гэж шууд урлагийг өмсчихлоо. Та нар багаагаар ирчээ.
Тэгээд бас сэтгэлийн тэнхээтэй байж сэтгэл зүгээ удирдах сурах хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал та нарын урлагийн тайз руу алхах шат чинь нэгээр ахна гэсэн үг. Хэрвээ тэгж чадахгүй бол гэхдээ та нар шалгуур тэнцлээгээд энэ сургуулийн оюутан болчихсон гэсэн үг биш. Та нар өөрсдийгөө усад Бид тэгээ яах ёстой юм? Оёос үзүүлэх ёстой юм. Багшаа. бинго. Албан бус, албан шалгалт. Яа, танилцах удирдлагыг. Таньсан үдшилт чинь зүгээр юм энгийн үдшилт биш юм уу? Гэхдээ багш албан бус шалгалт хийдсэн биз дээ. Тэг шалгалт өгөх юм уу? Авьяас үзүүлэх юм. Юу шилэхгүй гараа авчих юм. Ямар сонирм багштай юм. Багшөө. Бид нэр танилцах үдшилтэд орох юм уу эсвэл шалгалтанд орох юм уу? Харин анхны жилээ багшилж байгаа болохоор багш нь ч гэсэн сайн мэдэхгүй л байна. Тэгэд одоо яах вэ багшаа? Харин яах вэ? Ерөөс ингээ гоцолж дуулах хөвгтэй нөө. Тэгвэл бүжиглэх хөвгтэй нөө манайхаа. Нэрэл бүгдээ. За. Хүй. Манай нэгээр орж ирсэн засч яагаад гараа өрөхгүй юм бэ? Би угаасаа юу ч хийж чадахгүй. Их цантай юм бэ? Ой. Чод яс стресстэй юм бэ? Эсвэл чи дуулаа бүжиглчих ганцаараа за. Чи гол дүр нь болоорой. Багшааны гол дүр нь болох чи. Тэрийг чи шийдэх үү те? Үе, битгий бэлдээ хүүхдүүдээ. Нэрээ энэ дээрээс витамин хүрсэн юм хаа? Надаас усанд нүрссэн юм багш. Тийм үү. За тэгвэл чи дахлагаас нь хэмжээрэй за. Энийг боддог. Чи юу гэдэг? Өнгөцсөн юм уу? Хар нэрийг өөрөөсөө холдуулж байна. Аргагүй л дээ. Эвэл дээр орж ирсэн юм чам. Ингээд ч болтгоо бурханаа сайн залбирахгүй юу? За ямар ч манайхаа хэдүүлээ бол нэг мэдчилгээ гаргах юм шүү биш үү? Тэр минь зэндээ өөрсдөө үргэрээ. Хэл автаа бэлтлээ. Тэнцэд ороод ирсэн юм чинь угаасаа бид нар таахаар байхгүй шүү дээ, тийм? Харин чи л яах хэрэгтэй баг. Энэ нэг сургууль төгссөн юм бах та. Асуудал юм шүү. Осмосоор хамт ороод биш даварцсан юм. Хөөе. Юм асуучгүй. Танилцах удирдлага гэж юу гэдэг юм бол? Эсэл Tigers багийн тамирчин болохоор танилцах үйлчлэгийн талаас юм. Тамирчин байх нэ. Баярлаа.
Юу болт юм бэ? Тэгсэн. Амархаас. Тасээ яд ядарсан. Өөрөө зүйл шүү. Тэгсэн. Цагсан. Цагсан. Захин. Эхлэн байна.
Одоо тайз руу гарна штэ. За. Хийгээж гарах юм бол Йоо. Тус чинь шалгалт авна гэж хэлээгүй шүү. Тийм болохоор бүгдээрээ тайз руу гарна. За гарцгаа. гараа манайха. Бүгдээр гарна шүү. If you want Түүний бүжгөө. Тэр гайсан дээ. Аюу гай зэрэг харсан. За Уулзааж ирсэн шүү дээ. шалгалтын дүнг танилцуулъя. Бүгд муу. Тэгтээ нэг хүүхэд шалгалтанд тэнцсэн. Тэр хүүхэд бол манай сургуульд урилгаар орж ирсэн тэнүү. урилгаар ороод ирсэн болохоор та юу болохыг хэлсэн юм шүү гэдэг чам. Юмс юм шүү. Ай яваад харалт уулчлаа шүү дээ. Та хэд зүгээр судах гэж байна. Нэмэлтээр орж ирсэндээ хэлчихгүй. Та нар бүгдээрээ бие биенийхээ авьяасыг харсан. Тийм болохоор одоо та нарын санал хураалтаар үнэхээр энэ ангид байх эрхгүй гэж бодож байгаа нэг хүнийг хасна. Арай тоглож байгаа л гэдэг агшаа. Үнэхээр авьяасгүй бол тэр хүүхдийн цаг зав мөнгө төгрөгийг үрээд авах шаардлага байхгүй. Энэ ангид байх эрхгүй гэж бодсон тэр хүний нэр дээр саналаа өгцгөө. За хүүхдүүдээ
Эндээс стикер аваад нэрнийхээ ард наагаарай. Нэмэлтээр орж ирсэн хүүхдийн дах шаардлагагүй гэж бодож байна. Хасагдах хүүхдийн нэр бол